За энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ төр хилцээрийг бол дэмжиж байгаагаа бас хэлье. Ер нь яг энэ экспортыг одоо нэмэгдүүлэхийн тулд аж ахуй нэгжүүдэд үүсэх тэр том одоо босго өөрөө амаргүй байдаг учраас энэ улс орнуудтай хийх төр хилцээр бол өөрөө чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Гэхдээ энэ хуулийн одоо үзэл баримтлал болон өрнөлөөний одоо энэ тайланд бас тайлангаас содруулах зүйл байна. За энэ хилцээр батлагснаар аж ахуй нэгжүүдэд ерөнхийдөө нөгөө дараах хүндрэлүүд үйл ажиллагаанд нь эрсдэл одоо учрах талаар бол тусгасан байлээ. Жишээлх юм бол одоо зах зээлд одоо нэвтрэхэд стандартын шаардлага одоо хангах, хорио цэрийн шаардлагыг дагаж мөрдөгч гэдэг юм уу. За магадгүй ингээд тодорхой хугацаанд экспортод тэр зөвшөөрөл стандарт шаардлагыг хангах хугацаа алдсантай холбоотойгоор зөрүүлээд одоо бас бизнесийнх нь ашиг буурах үр дүн нь одоо ашиг буурах ч гэдэг юм уу. Иймэрхүү эрсдлүүд бол харагдаж байгаа. За тэгээд ер нь бол альва том хилцээрийг улсын хурлаар сойрхон батлахдаа хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө танилцуулж хамтд нь ер нь батлуулж явах шаардлагатай гэж харж байгаа. За энэ дээр болохоор аж ахуй нэгжүүдэд бол ер нь тодорхойгүй байгаа учраас аж ахуй нэгжүүд бас яг эрсдэл дааж энэ хилцээрт идэвхтэй оролцох хэсэг нь өөрөө бас үүнээс хамаарат шалтгаална. Тэгээ одоогийн байдлаар статистикаас харах юм бол экспортын чиг баримжаатай уул уурхайн бус нэг 600 аж ахуй нэгж байдаг гэдэг тоо байдаг. За дунджаар 30 ажилтнтай гэж тооцох юм бол 15-аас нэг 20 мянган ажлын байр одоо бүрдүүлж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ хариу арга хэмжээ тодорхойгүй байсантай холбоотойгоор эргээд 15-аас 20 мянган энэ ажлын байранд эрсдэл үүсэх юм эрсдэлтэй. Тэгэхээр хоёр асуулт асууя л да. Дотоодын одоо энэ зах зээл дээр дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд яг ийм зэргийн одоо энэ санал шийдлийн хариу арга хэмжээний төлгөөг хизээ боловсруулж батлуулах вэ гэдэг асуулт байна. Хоёрт нь за экспортын зах зээл дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд галийн татвараас гадна нөгөө тарифын бус татвар одоо нөөтийн татвар за тэгээд нөгөө стандарт техникийн зохицуулалт за зөвшөөрөл гэх мэтчлэн энэ босхыг өөрөө бууруулах за мөн хугацааг нь хэмнэх шаардлага хэрэгцээтэй болдог. Тэгэхээр энтэй холбоотой ямар арга хэмжээ энэ хилцээрт тусгагдж орж байгаа вэ гэдгийг одоо бас асууя. За тэгээд дараа нь тодруулъя. За асуултанд инквери сайд хариулъя. За Монгол улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. За ингээд эрсдлээ тооцоод ерөнхийдөө ямар хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх вэ гэж ойлголоо. Тэгэхээр дэлхийн худалдааны байгууллагын тариф худалдааны ерөнхий хилцээрийн 20 дугаар зүйлд энэ хилцээрд үл хамаарах нөхцлүүд байдаг. Ер нь худалдааны байгууллагын гишүүн улс орон өөрийнхөө хүн амьтны эрүүл мэндэд хамгаалах зэрэг нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор худалдаанд тодорхой хязгаарлалт тогтоох хэрэгтэй. Үүнээс гадна үндэсний аюулгүй байдлыг хангах болон төлбөрийн төлөвлөлт хамгаалах зорилгоор худалдааны хязгаарлалт тогтоох эрхтэй. Нөгөө талаар энэ худалдааны хилцээрт манай онцгой албан дотор нэмэх хасах импортын лицензийн квот тогтоох асуудал хамаараагүй. Буюу эдгээр бодлогоор бид нар эрсдлийг тооцож хамгаалтыг хийж хариу арга хэмжээг төлөх бүрэн одоо болцоотой. За нөгөө талаар дэлхийн худалдааны байгууллагын хамгаалтын арга хэмжээний тухай хэлцээрийг хэрэгжүүлэх юм журамтай байдаг. Энийг Монгол улс засгийн газар 21 онд баталсан. За энэгээр бас мөн дотоодын үйлдвэрлэлд tos тохирол учрах эсвэл учрж болцсохгүй гэж үзвэл хамгаалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Хамгаалтын арга хэмжээ нь галийн тариф эсвэл импортын тоо хэмжээ хязгаарлалт буюу квоттой хосолсон хэлбэртэй байж болно гэсэн гээд ийм эдийн нэг арга хэмжээнүүдийг бол хийх нь одоо дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудад дотор байдаг бүрэн эрх хүрээнд арга хэмжээ авнаа. За нөгөө талаар хамтарсан ажлын хэсгүүд хоёр талаасаа гарнаа. Буюу хилцээрийг байнга дүгнэн, жил болгон жилийн бүтэн үйл явцаар нь дүгнэн. За шаардлагатай барааны нэмэлт хасалтын тухай үедээ хийгээд улсын хурлд өргөмөр зөвшөлтсөө явуулчихна. За тэгээд энэ бол 3 жилийн хугацаатай. За бид зах зээлд шинэ зах зээлээ нээн Монголын аж ахуй нэгжүүд өрсөлдөөнд орно. Ялангуяа ахаад хэлэхэд цэрүүн бүсийн 200 сая хүн амтай манай уламжлалт 90 оноос өмнөх манай уламжлалт гол худалдаа эдийн засгийн 90% явж исэн зах зээлд бид нар дахин иргэн ирэлт хийж байгаа юм. Одоо бол бид нар тэр бүс нутагта манай гадаад худалдааны 10 хүрэхгүй хувь явж байгаа.
Тэгэхээр энэ орон зайд энэ том зах зээл рүү манай уламжилт аж үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл экспортын чиг баримтчаатайгаар өрсөлдөнө л гэж хэлхийг хүсэж байна. За мэдээж стандарт зөвшөөрөл хорой цээрийн гэрээ протоколуудыг хийхин тулд энэ байгууллага хооронд төрийн байгууллагууд ажиллаа хийн. Сая Орос улбанд улсын бүс нутгийн хамт ажиллагааны энэ гэрээ хэлцээрийг байгуулах хүрээндээ бид нар очиж энэ стандарт зөвшөөрөлтөй холбоотой хорой цээрт дэглэмтэй холбоотой асуудлуудаа зэгслэх энэ худалдаанд оролцогч байгууллагуудынхаа хийх ажлуудыг нийлээ хоёр талаас харилцан тодорхойлсон. Тэгээд гэрээ саяхан батлуул одоо бид энэ их хурлын чөлөө цагт засгийн газар харьяа байгууллагууд энэ худалдаанд бэлтгэх энэ ажлуудаа хийж гүйцэтгэнэ. За, Мэндвэрийн мандахаа гишүүн нэмж тодруулъя. За эндээс ажлын хэсэг бас нэмээд хариулах уу? Энэ үр нөлөөний тайлан дээр үүсэж болох эдийн засгийн үр нөлөөг бол тооцсон юм байна. Эдийн засгийн хөгжлийн юм. Гэхдээ ер нь бол юу хийх шаардлагатай вэ гэдгийг бол оруулсан байгаа да. Ямар арга хэмжээ тодорхой тооцоогүй. Одоо өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, стандарт техникийн зохицуулалтыг уялдуулах ч гэдэм үү, хөрөнгө оруулалт бизнесийн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байгаа боловч энэ одоо хуулаа сойрхон батлахдаа энэ хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө ерөөсөө эцлээгүй. Энэ тайлан дээр чинь оруулахдаа өөрсдөө энэ төлөвлөгөөг холбогдох байгууллагууд хамтран боловсруулж батлуулж хэрэгжүүлэхээр ажиллаж ийн гэж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө энэ төр хэлцээрийг батлахдаа хэлцээрийг нь хэрэгжүүлэх төлөвлөгөө арга хэмжээний төлөвлөгөөг ямар байх вэ гэдгийг эхлээд аж ахуйн нэгжүүд чинь сонирхчиж энд оролцох хэсгийг шийдэх гээд байгаа. Тэгэхээр энэ ямар арга За, энэ дэрийн 4-р микрофон нэрээ хэлээд хариулаарай. За, мандахаа гишүүний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нэрийн бичгээр Батхүү. Тэгэхээр таны дурдсан тийм бэлтгэл ажлын төлөвлөгөө, аж ахуйн нэгжүүд зориулсан дотоодын төлөвлөгөө бас боловсруулсан байгаа. Яг одоо энд би гартаа өрөө байж байна. 11 бүлгээр 95 арга хэмжээг ямар байгууллага үндсэн хариуцагч байх вэ? Хамтран хариуцагч хэн байх вэ? Ямар үр дүн гарах вэ гэдэг тал дээр эзэнтэй төлөвлөгөө гаргацсан байгаа. Энэ төлөвлөгөөнийхөө талаа боловсруулах явцдаа яг энэ Евразь эдийн засгийн холбооны зах зээл рүү бодиттой экспорт хийж үтсэн, худалдаа хийж үтсэн 70 аж ахуйн нэгжтэй нэг бүрчлэн энэ саналыг нь авч тусгасан. Ирэх нэгдэх өдрөөс энэ ажлын хэсэг маань үргэлжлэж ажиллаад эдгээр аж ахуйн нэгжүүдтэй бас энэ гаргасан төлөвлөгөөнөө яаж ашиглах уу гэдэг талаар үргэлжлүүлж ажиллана. За бас түрүү сайд дурдж ирсэн сая Эрхүү хотод болсон бүс нутгийн хамтын ажиллагааны анх дахь чуулга уулзалтын үеэр хэлцээний нөгөө талын бас холбогдох сайдтай уулзалт хийгээд хоёр талын хамтарсан төлөвлөгөө боловсруулад хоёр улс. За, нэмж 1 минут тодруулъя. Нөгөө талын айлын талын холбогдох эрх үхий байгууллагууд, гайлын байгууллага, хорой цээрийн байгууллага, мал эмнэлгийн байгууллага гэд холбогдох бүх байгууллагатай яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр хамтарсан төлөвлөгөө гаргуулахад тохироод 2 он гарангууд 2-7 хоног тутам цахимаар айлын талтай энэ асуудлаа ярилцаж, эзэмжүүлж хэрэгжүүлэхэд тохирсон байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас биднээс арга хэмжээ аваад бэлдээд эхлүүлсэн байгаа. Инквери сайд нэмж хариулъя. Мандахаа гишүүн энэ хариу арга хэмжээ болон энэ гэрээний хэрэгжилт үр дүн хянах энэ ажил засгийн газрын төвшөнд төрийн байгууллага хооронд хийгдэж явж байна. Их хурл бол энэ 5 орны парламент бол ерөнхий хэлцээрийн сойрхон батлаад хэрэгжүүлэх үүрэг даалгавар нь засгийн газар дээр ногдоод тэр хүрээндээ бид тэр гэрээний хэрэгжилт хангахын тулд энэ төрийн байгууллага хоорондын гэрээ хэлцээрүүдээ хийгээд тэр тарифын болон бусад саад дотор арилгах зэгслэх хэл гайлын нэг систем уялдуулахаас ахуулаад олон зүйлүүд бид нар бас хийх ажлууд байгаа. За, сүүлийн тодруулга. Мандахаа. За яг ерөнхийдөө бас л нөгөө тодорхой нөгөө хариулт бас яг авч чадахгүй байна гэж харж байна л да. Тэгээд энэ дээр ер нь одоо ингээд одоо энэ экспортын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримт зөвшөөрөл гэдэг энэ стандартын босхийг давах өөрөө хугацааг алддаг. Энэ хугацаанд зөрүүлээд одоо импортоор орж ирж байгаа яг мөн адилхан одоо энэ хүнс болон им гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд бас адилхан орж ирж байгаа. Тэгэхээр ингээд айлын талаас орж ирэхэд манай өөрийн нөөт болон бусад босго өөрөө
шаардлага Оросын холбооны улс ч гэдэм үү одоо манайх бол 92.7% нь өөрөө Оросын холбооны зах зээл рүү экспортлох байгаа. Тэгэхээр манай дотоодд орж ирсэн өөрөө энэ босго өрөө бага учраас импортын энэ бизнесүүд зах зээлийг хурдан хугацаанд эзлэх юм эрсдэл байгаад байгаа. Тэгэхээр бид нар дотоодынхаа зах зээлийг одоо хэрхэн хамгаалах вэ? Энэ төр хилцээр хэрв За, инquiry сайд хариулъя. За энэ 367 бараа орж ирнэ. Үүний 230 төрлийн бараа нь хүнд аж үйлдвэрлэлийн бараа байна. Буюу манад үйлдвэрлэдэг машин, тоног, тохирон, сэлбэг хэрэгсэл, эрчим хүчний тоног, төхөөрөмжнээд ажлууд байна. Хүнсний 94 төрлийн бараа байна. За энэ мөн адилхан импортоос өнөөдөр манай дотоод нэлээд хамааралтай. Импортын хамаарал ихтэй болохоор инфляцид тодорхой хэмжээнд дандаа сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа энэ бараануудыг оруулсан дотооддоо үйлдвэрлэдэг. Дотооддоо тарьдаг, ургуулдаг, үйлдвэрлэдэг бараануудаа бид нар хилцлийн явцад нийт 23 төрлийн барааг гаргаж ирээд бид харилцан тохиролцсон. За хөнгөн үйлдвэрийн буюу энэ химийн үйлдвэрлэлийн 43 ширхэг бараа. Нөгөө тесрэх бодис, бордоо, антибиотик, малын вакцин буюу манад бас гол одоо үйлдвэрлэлийг болоход гол орцуулдаг энэ бараануудаа бид бас. За, Даваа самбуугийн Ганмаа гишүүн асуулт асууж